Амбасано. За, гоё таарлаа. За, өчигдөр сонссон нэг гоё мэдээ. Хулан Лос Анжелес нэг агуулгатай warehouse-тай болоод тэгээд дахиад Сингапурт нэг болсон. Amazon руу ингээд манай бүтээгдэхүүн ороод яасан ийсэн гэл нэг ингээд сошиал дээр дуйлаа ингээд те одоо ингээд вау гэл ингээд баг хулангийн хоолоогоор ингээд сонсогдохоор постууд саяхан штэ. Гэтэл одоо ингээд өөрийнхөө ингээд нэг агуулгатай болох процесс хэр хүндрэлтэй байв. Тэнд нэг юм нэг амар хүндрэлтэй штэ. Угаасаа сая хагас жил би охинтойгоо Америкт амьдарсан. Тэгээд нөгөө тэр амьдрах нь өөрөө амар чухал байсан. Яагтгүй нөгөө амьдарч ийж яг дунд нь ороод одоо яг Америк бизнес хүн шиг те хаана юу болж ийн ингээд юмнуудаа айгуу сайн ойлгож байгаа аахгүй. Яг бол өмнө нь бид нар нөгөө LA-д биш Америкийн яг дунд нь Iowa мужид агуулгатай байсан. Тэгэд Америк ажилтнтай байсан аахгүй юу. Тэгэд нөө хаавынсан Монголоос Америк ажилтнтай байгаа тэрийгэ удирдаад ажилуулна гэдэг бол бас айгуу хүндрэлтэй байсан. Тийм учраас яг нөө өөрөө очиж ингээд учрыг олох нь айгуу чухал байсан л та. Яг бол бидний хувьд чинь ялцчгүй экспортын нөгөө хамгийн номер 1 хүндрэлтэй асуудал логистик байдаг. Бид нар ч нөгөө бит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэ учраас тэгэхээр ялцчгүй нөгөө хаанаас хамгийн зөв бүтээгдэхүүнээ бусад улс орнууд руу явуулах. Одоо чинь зөвхөн Америк гэхээсээ илүүтэйгээр Европоос айгүй их захиалга орж ирж байна тэ. Тэгэхээр ялцчгүй ингээд нөгөө LA өөрөө бас айгүй тийм зөв одоо байршил. Тэгэнгუутаа нөгөө яг би өөрөө бас нөгөө дөнгөж Австрали, Индонез гэж явсан болохоор Азиас нэлээ жишээлбэл захиалгууд орж ирэнгуутаа LA-гаас явуулахаар айгүй хүндрэлтэй. Тэнгуутаа Сингапур айгүй зөв байршил болчихж байгаа байхгүй. Тэг өөрөө хайж иж л ингээд нөгөө олсон тийм мэдээж. Тэгэд энэ хоёр байршилтай болсон нь одоо айгүй тийм одоо бидний хувьд айгүй чухал юм болсон. Яг ч чиггүй монголчин өөрөө нөгөө далаад гарцгүй ер нь бид нар шиг бүтээгдэхүүн экспортлогч нарт бол айгу хэцүү байршилтай ус орно шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө яг бүх анхаарлаа хандуулах нь айгу чухал байсан. бизнес хулангийн ингээд нөгөө одоо ингээд бизнес and journey-г ингээд анханаас нь нөгөө ингээд бидний нүдэн дээр ингээд илэл явж байгаа шүү дээ. Одоо хэдэн жил вэ? 11 жил. Бүтээгдэхүүнээ эхлээд бүтээгээд тэгээ хөгжүүлээд тэгээд дотоодын зах зээлтэй таниулаад тэг гадагшаа авч гараад тэгээд Amazon дээр тавиад тэнд ингээд бизнес ингээд ажилтнтай байх гэж үзээ дараа нь агуулах ингээд учраа олоод ингээд систем ингээд зохиогдоод яваад байгаа. Тэгээд хүн сонсоход 11 жил бол тэ гэмээр хугацаа штэ тэ. Яг нэг 11 нас. Тэгээд яг хийгээд гүйж байгаа ингээд хүний хувьд болохоор уг нь бид нар ингээ 11 жилийн дараах ингээ процессоо ингээ толгоондоо төсөөлчөөл гүйдэн штэ. Тэр үрнэ гэж тий. Тэгээд ингээ гүүхэд 11 жил ингээ сарх гэл ингээ алга болсон байж нөгөө ингээл энэ жил тэгэндээ гэсэн арай амжаагүй за дараа жил яг ингээгээл тэгэл арай амжаагүй тэрний дараа жил яг ингээгээл тэгэл арай амжаагүй гэл нэг арай ийшдэг ёх гэсэн чи 11 жил тий. Яг энэ процессыг одоо ингээ буцаагаад яг чиний араас ингээ замнах гэж байгаа нэг хүмүүс байгаа штэ. Яг одоо ингээ тэднээ хөгжүүлээл гэтэ мөрөөдөл нь бол ингээл гадны зах зээл дээр ингэр нэг л ингээ явж байгаа. Тэр хүмүүст яг одоо ингээд нэг юм хаанаас эхлэх вэ? Юуг товчлох вэ гэдэг ийм асуулт хэрвээ тавьбал аим хэцүү л дээр нь 11 жилийг товчлох бол аим хэцүү. Гэтэ яг энэ дээр бэгвэх цаг алдсан. Эндээс нь эхэлчихвэл зүгээр юм бэлээ гэдэг хэсэг. Яг бидний хувьд яг үнэнээ хэлэх юм бол хамгийн их яагаад цаг алдсан бэ гэвэл яагаадгүй улс маань өөрөө бэлэн байгаагүй. Хэрвээ би өөр арай жоохон хөгжсөн улс орны хүн байсан бол 11 жил болохгүй. Биднэрт бол нөгөө асуух хүн байгаагүй. Заагаад өгөх хүн байгаагүй. Харуулах хүн байгаагүй. Ерөнхийдөө манай хамгийн том гой хүртэл ингээл те экспортынхаа учрыг олохгүй л энэ хооронд чинь бас явлаа штэ. Тэгэхээр яг би бол дотроо ингээд говийг айгүй урдаа барьдаг. Одоо ер нь те яг ингээд ийм байх ёстой гэж боддог. Гэхдээ ингээд говь маань хүртэл ингээд экспортлохгүй л ингээд те бас үзэлцэл явж байгаа учраас яг бидний хувьд ялцчгүй салбар нь өөрөө байгаагүй. Шинэ салбарыг бий болгосон. Тэгээ тэр салбарт арай гэж нэг салбараа бий болгонгуудаа экспортлох гэж оролцсон те. Одоо ингээд экспортлоод явж байгаа. Тэгэхээр ялцчгүй улс орн маань өөрөө хөгжиж байгаа улс гэдгээрээ
биднэрт яг хоо жоохон бэрхшээлүүдийг бол бий болгосон. Одоо наад захын жишээлбэл бид нар Энэтхэг рүү экспортлдог байхад Монголоос Энэтхэг рүү хэр арга юм очтдоггүй. Тэгэхээр нөгөө логистикийн компани нь Монголоосоо явуулахаа ойлгоогүй. Бид нар Канада руу экспортлдог байхад логистикийн компани удаа дараа асуудлууд үүсгээд бид нар экспортоо алдсан. Яагтвэл Монголоос Канада руу юм нэг экспортлдаггүй, туршлага байхгүй, зам байхгүй. Монгол руу асар их юм импортлдог. Бараг бүх усаас Шри Ланкагаас хүртэл цайгаа импортлж байгаа байхгүй юу. Тэгэхэд Монголоос Шри Ланка руу юм байхгүй. Тэгэхээр яг хоо ингээд нөгөө тэрэн дээр ер нь бид нар айгүй их цаг алдсан. Яалтчгүй улс орон маань өөрөө жоохон стартап шиг улс орон тий өөртөө ингээ очроо олгож байгаа болохоор тэр дунд бид нар жоохон компани мэдээж айгүй их асуудлуудыг даван туулсан. Гэхдээ ямар ч хэлээсээ бид нар чадсан гэдэг чинь дараагийн компаниуд болдгийм байна гэдгийг бас одоо нэг жим үүсгээд явсан. Тий харчиж байгаа байхгүй юу. Amazon эдрийг бол одоо Amazon руу орох гэж чинь би яг 10 саржингаал одоо зүтгэлээ шүү дээ. Стал нэг юм IT hacker шиг янзын одоо аргаар те ингэж чи зүгээр л нэг ингээд за Монгол компани гэж болох юм. Монгол компаниг хүлээн зөвшөөрдөггүй. Монгол компани Amazon дээр official brand-аар орч чадахгүй. Зүгээр л Монгол гэдгээр чадахгүй байхгүй юу? Нэр нь Монгол учраас. Тий. Тэгэн гота яг нөгөө би чинь тэгэл нэг юм заавал аргыг олдог төрлийн хүн. Учраас тэгэл тий арга байж л таараа тэгэхээр аргын тэгтээ гол нь олцоо. Ямар ч лсэн болдох юм байна гэдгийг бас харсан. Гэхдээ яг үнэнээ хэлэх юм бол одоо ингээд ботхоор нөгөө асар их асуудлууд дунд ингээд амьдардаг учраас одоо асуудлуудыг даван туулж бэрхшээлүүдийг даван туулсан учраас бас бид нар амжилттай явж байгаа гэж боддог. Хитрхи товчлоод те айгүй амархан одоо орчинд бизнес хийх юм бол бас нэг тийм одоо юу гэмэр ч юм те одоо бас яг ингээд одооны хулан болж хөгжиж чадахгүй л байсан байх гэж бодож байна. Бүх юм нь бэлэн байх үед жижигхэн ингээд бэрхшээл гарахаар хурд шантарч байгаа. Тий харин тий. Угаасаа бэрхшээлтэй болохоор ингээд. Тий харин тий. Угаасаа тий. Би бол хамт олондоо хүртэл хэлдэг. Ингээд бид нар бол асар их юмыг ингээд нөгөө анхдагч байдлаар хийдэг учраас угаасаа л дотроо бараг жоохон бясалгал хийгээтэй. За угаасаа л учрыг олох ёстой гэд нөгөө ингээд mindset shiftтэй ингээд нөгөө өөрийнхөө сэтгэл зүйг ингээд өөрчлөлчин гутаа одоо эсэргээрээ манай компани ч ийм асуудал гарцсан уу? За окей. За зүгээр бид нар л асуудлуудыг зүгээр шийдээд өгье. Тэр чинь тий жоохон ойлгохтой эсвэл жоохон ойлгохтой байгаа даа гэх. Гутангаас нэг асуулт асуухад одоо жишээ нь ингээд арьс арчилгааны бүтээгдэхүүн гэж тий. Одоо ингээ 11 жил болж байгаа гэдэг чинь бас урт хугацаа. Яг эхлээд бас 11 жил болсон ч гэсэн гадаадын зах зээл гарч чадаагүй олон компаниуд байгаа стартапууд. За миний асуух гэж байгаа асуулт болохоор ерөнхийдөө гадаадын зах зээлд гараад гадаадын хэрэглэгч нар яг энэ Монголын брэнд арьс арчилгааны брендийг хүлээж авч ирсэн тэр нөгөө фидбек нь ямар байсан бэ? Мэдрэмж нь одоо хэрэглэж үзлээ гэх хэрэглэгчдийн зүгээс ялангуяа олон улсаас одоо эхний гаргаж ирсэн улс нь болохоор экспортод гаргаж ирсэн улс нь Америк байсан уу? Биш Хонконгийн хэрэглэгчдээс одоо ирж байгаа сэтгэл ямар байсан? Тэгээ манайх бол яг үнэнээ хэлэх юм бол бүр өөртөө тооцоолоогүй бэлэн биш байхдаа 2 жилийн дараа буюу 16 онд экспортоо хийсэн. Эхний экспортоо. Яг боо асуудал бид нар чи өөрсдөө нөгөө Монголдооч учраа олоогүй дэлгүүрч дүнгиж анх удаа нэгтгэж байж хахад юу экспорт юу илээ гэж бодогцсон. Тэгээд Монгол гэдгийг бол яг үнэнээ хэлэх юм бол хүмүүсний хүлээн одоо Монгол байлаа гэд хүмүүс вау гэж авдаггүй. Тэр бол айгүй чухал бас одоо ойлгож авсан юм. Би бол нэг хэсэг илүү Монголоо урдаа барьдаг байсан. Монгол ухраас гэд тэ. Гэхдээ даанч Монгол маань өөрөө олон улсад бас айхтар танигдаагүй. Монголоос яг одоо үед бол бүтээгдэхүүн гардыг ч мэддэггүй. Монголыг бол дийлэнхтэй л хуучин юмнуудаар мэддэг тэ. Чингис хаан тэ түүхээр нь мэддэг. Эсвэл энэ дэлхий дээр нэг ч хүн тийштэй Монгол тийм бүтээгдэхүүн байдаг гэж шууд бас ингээ хэлдэггүй. Тэгэхээр бидний хувьд нөгөө тэрийг бас явц дундаа ойлгосон учраас
хамгийн чухал авч үзсэн зүйл маань өөрөө нэгт нөгөө бүтээгдэхүүний чанар. Тэр хүнд бол яг үнэнээ хэлэх юм бол Монгол байна уу одоо хаанах байна уу хамаагүй ягаад гэвэл тэр хүний арьсанд л маш сайнаар таарах ёстой. Тэгэхээр бүтээгдэхүүний чанар айгүй чухал. Хоёрт энэ олон гоо сайхны бүтээгдэхүүнүүд байхад яагаад манах вэ гэдэг нөгөө онцгойрох тэр нөгөө зүйлээ бас олох ёстой. Тэр нь бидний хувьд органик, цэвэр байгалийн гаралтай. Тэгээд одоо экзем, диатезтэй одоо ийм арьсны өвчтэй хүмүүс хэрэглэх боломжтой. Настай хүн одоо нялх хүүхд хүртэл хэрэглэх боломжтой гэдэг нь манай бас айгүй том давуу тал болчихж байгаа. Тэгээд дээрэс нь ялцчихгүй яг нөгөө founder story буюу миний галтгооноос өөртөө зориулж бүтээгдэхүүн хийснээс болоод галтгоондоо бүтээгдэхүүн хийгээд тэр маань ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөд ингээд шагнал эдэр авсан нь өөрөө бас айгүй сонирхолтой түүх болчдаг. Тэгэхээр энэ бүгдийн л одоо нэг юм хослол гэх юм уу? Тэгснээс хүмүүс Монгол юм авъя гэдэггүй. Ямар сони цааш юм бэ гэдэг. Тэ эсэргээрээ хэрвээ солонгос байгаад солонгос шинэ брэнд байсан бол солонгос юм авъя гэх байсан. Монгол дээр жоохон болгоомжилдаг яагаад гэвэл мэдэхгүй учраас. Тэгэл ингээ бодохоор нөгөө хулангийн ламуур брендинг гэдэг нөгөө хагалсан мөс ингээ айгүй юм зузаан байсан байдаг байхгүй. Бид нар нэг юм анхны одоо ингээ зам гаргаж байгаа хүмүүсийг мөс хагалагч гэж ярьдэн шүү дээ. Тэр мөс бас юм зузаан байна уу, нэмгэн байна уу чи бас их хамаатай юм байна. Тэ ингээд зузаан мөс бол айгүй хүч хаян тэ. Яста хулан тулдаа ардн гарсан байх таа гэж бодмоор яг эсвэл ингээд айгүй олон байгаа хөө жишээ нь ямар ч карго очтгүй газар руу бараага гаргана гээл тэ. Тэгэл одоо логистикийн арга маргыг шинээр зохиож олно шүү дээ. Тэгтэл одоо бид нар ингээд зүгээр солонгосоос ингээд нааша ачаа авъя гэвэл бид нар огтрийг бодох хэрэг байхгүй шүү дээ. Юу ч бод. Яагаад Монгол руу муудаж байгаа энэ хэрүүл хийх болохоос биш. Бид нар зааж эндээс ингээ гуанжуу яваад гуанжаагаас тэгээд гэрийн нөгөө аргыг ингэж нэг яг юм деталь хайхгүй те ингээ тогтцсон учраас гэтэл ингээ тэр бас тэр зүгээр тийш ингээ логистикийн шин зам гаргаж байгаа нөрөө нэг мөс байж тал яаж яхад Монголыг мэдгүй те бүр ингээ юм мөсний ингээ давхаргууд ингээ зузаад байхгүй те бүр ямар амар тийм те ярах хэвээр. Гэтэ яг юм нөгөө юм entrepreneur гэдэг хүний ялгаа өөрөө мөс зузаан байх тусам баг капитал очт юм шүү. Сүүлд харин тий үзье. Тэр болоод энэ сүүлдээ. Тий одоо ер нь бол тэгэл би бол айгу тийм тайван байдаг болцсон. Яг л угаасаа л асуудлууд нөө байсаар ирсэн. Тэгэл гол одоо өөрөөсөө асуудаг юм нь окей ямар шийдэл байх вэ? Би бол одоо амар тайван хүн болцсон шүү дээ. Аливаа нэгэн асуудал шийдэл байвал битгий санаа зов шийдлийнхаа төлөө яв. Аливаа нэгэн асуудал шийдэл байхгүй бол тэгвэл хай тэгэл өөр юм бодоол яв. Одоо би бол нэг тийм нөгөө юу яхаа. Одоо тийм миний асуудлууд чинь одоо олон улсын асуудлууд болцсон шүү дээ. Олон улсын төлбөр, логистик, тэр нэг хэрэглэгчийн асуудалтай. Тэгэхээр чи яг ялцчихгүй цар хүрээ амар том болцсон л доо. Гэтэ тэгэл нөгөө тэгх тусам амар сонирхолтой. Тэгээ даван туулах тусам бүр сонирхолтой. Тэгээ ингээ хин чин нэр ямар гоё ингээд нөгөө даван тусны дараа тийм гоё санагдаад эхэлж байгаа. Тэгээд би бол одоо ер нь тийм төрөл бүрийн юм хийгээл явж байгаа. Төрөл бүрийн юм гиснээс өчигдөр бас нэг байгаа биш шүү. тий өчигдөр бас би хэлж болох юм уу? Өчигдөр юм гоё нэг Австралийн финтек юм. Болно. Зөвшөөрөл авч байгаа тий. Нэгэн шин юм нээс авах юм бүр байж одоо Хулангийн толонд байгаа нэг шинэ оранжийг завтнаа. тий тэр нь хулан нөгөө өөрөө пабликт ингээд айхтар би мэдээгүй нэг чинь нөгөө дагагч мэдээгүй нэг чинь шинэ гэсэн үг байхгүй юу тий. За хулан маань Австрали улсад финтекийн компани байгуулсан. Дараагийн албатай. Тэгээд ёстой хулан дулдаал байгаа. Одоо дахиад хэлье. Яагаад тэгэхээр бид нар огт ингээд за бид нар бол өөр төрлийн бизнестэй болчиход байхгүй юу? Гэтэл бизнесийг яг ингээд хулан шиг ингээд мөс хагалж яваагүй. За эхний бид хоёрын хийж байгаа эхний хоёр бизнес бол зөвхөн Монголд л байгаа. Санаа нь бол гадагшаа гарах биш. Гадныхыг нааш навчих зорилготой бизнес байгаа шүү дээ. Тэнгүү чинь энэчнээс ингээ халин гарна гэдэг болоод ста жинхэнэ бүх мөсийг хаглаад жимээ тогтоогоод тэгээд жимээ өөрийнхөө асуудлыг зохицуулсан хүн чинь бусдын асуудлыг харж эхэлсэн шүү дээ. За энд нэг ийм шийдэл хэрэгтэй байгаа юм байна. Энд ийм
шийдлээс гадна боломж байгаа юм байна гэдгийг харчихсан. Хулан маань энэ одоо цоошин бизнесээ зарлахаас өмнө гэлс манайхан хэлээд өгөөч. За хэлээ. Бөмбөр нүд. Тийм бид хэд юу яаж байгаа одоо нөгөө тий яг л хаана асуудал байна шийдлийг олоод өгье гэдэг ингээд арьс арчилгаанаас тест ондоо гэхдээ гол юм нь асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо яаж байгаа гэх юм бол Advance гэдэг компанийг үүсгэн байгуулад тэр маань өөрөө дөнгөж сая Австралиас албан ёсны Австрали улсынх нь албан ёсных нь нөгөө зөвшөөрлийг нь аваад 2 жилийн дараа тэгээд Австралид байгаа монголчуудад нөгөө аппараа дамжуулаад Монгол руу түргэн шуурхаа асуудалгүй мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаа. Тэгээд энэ гэхдээ эхлэл энэ бол зөвхөн эхлэл. Тэгээд цаашлаад бидэрт нөгөө яг тэр гадаадд амьдарч байгаа одоо би ч өөрөө бас гадаадд яг амьдарч ирсэн. Гэхдээ жоохон багтал да. Гэхдээ ер нь тэгэл одоо ямар ч хүн Монгол байна уу хаанхын ч юм уу гадаадд ажиллаад тэ асрыг хөдөлмөрлөөд эх орондоо бас буцаж очихдоо одоо тэ ингээд арай нэг өөр амьдралтай болохыг хүсэж штэ эсвэл ар гэрийнхэнтэй тусалдаг ч юм уу тэ. Тэгэхээр тэр бүгдэнд нь бид нар бас дэмжлэг үзүүлээд аль олох нөгөө аргыг нь хялбар болохгүй бол би ч өөрөө л хамаараар асар их төлбөр хийдэг. Тэгээд нөгөө аюу төвхтэй байдаг. Банкны төлбөрүүд ч амар төвхтэй. Тэгээд олон улсад ч одоо бүх юм бүр ингээд тэ аюу амархан болж байгаа. Энэ цаг үед бас ингээд нөгөө төлбөр дээр хүмүүс ингээд нөгөө хэцүү байна гэдг нь өөрөө бас аюу хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүгдийг нь хялбар болох одоо асуудлуудыг нь шийдэж өгье л гэж бодож байгаа. За ингээд Women in Tech тавтаа морил. Технологийн салбарын эмэгтэй болсон байна. Нэрээ тэр карьер шилжилттэй сонирхолтой хэсэг шүү. Яг одоо энэ чинь ингээд энтерпренер хүний хувьд ингээд сонирхолтой салбарууд руу ороод явдаг. Гэхдээ үйлдвэрлэл байж гиснаа технологи руу ингээд одоо огцон өсөрж штэ тий. Тэгвэл яг технологийн салбарын нэг юм гоё хэсгийг айгу гоё нэг яжсан зэрэг яриач. Нэг юм амтан. Би бүр одоо нөгөө бүр үнэхээр миний тарих одоо ингээд хуваагдчихж байгаа ч гэсэн нөгөө яг надад бүр үнэхээр таалагдаад байгаа технологийн салбар, санхүүгийн салбар яагаад гэвэл би ч өөрөө нөгөө үйлдвэрлэгч хүн ингээд жоохон зовж Мөнгө олдог хүмүүсийн дундаас тий ингээд энэ олон мөнгө олдог хүмүүсийн дундаас хамгийн тийм зовж мөнгө олдог нөгөө ингээд асар их хөдөлмөрлөөд ингээд ер нь яг айгу нөгөө чинь нөгөө бас хэцүү штэ тий. Тэгэхээр яалтчгүй яг юм нэмэн өөртгшингээс бүтээгдэхүүн хийх нь өөрөө үн цэнийг бий болгож байгаа ч гэсэн ер нь айгу хэцүү. Технологийн салбар яагаад надад үнэхээр таалагдаад байгаа. Тэгээд бас санхүүтэй холбооч тий явж байгаа нөгөө цөөхүлээ ихийг хийх боломжтой нь өөрөө үнэхээр ингээд тий нөгөө боломжийг хардаг хүний хувьд энийг харахгүй бол бүр үнэхээр тэнэг болчихж байгаа байхгүй. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн чи өөрөө хязгаарлагдмал тий одоо түүхийн эдэд хязгаарлагдаж магадгүй араас хавуулгаан тий логистик гэх зөндөө бол нөгөө мөснүүд ч юм байна шүү дээ мөсний давхар. Технологийн салбар бол тэр энэ олон зүйлүүд баг байхгүйгээс гадна олж болох мөнгөний хязгаар sorry уучлаарай хэдж ээж болно. Зүгээр тоогоо илчих. Нөгөө нэг хүмүүсийн нөгөө хит X гэдэг яриад тэгээ одоо ойлгож байна. X. Оо. Үнэхээр одоо ойлгож байгаа. Тэгээд бүр ёо. Одоо үнэхээр өөр юм байна л гэж бас бодогдож байгаа. Маш сонирхолтой байгаа. Гэхдээ одоо нөгөө хязгаар байхгүй салбар юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр ялцчгүй зөвхөн монголоор бас хязгаарлахгүй. Тийм. Нодны хоёлаа нөгөө сая 3 сард хоёлаа Бутанд явж байхад нөгөө Бутан Австрали улс чинь Бутанад хамгийн их байдаг улс юм байна л та. Буюу бутанчуудад маш ээлтэй байдаг. Тэгээд 700 мянган хүн амтай штэ. Тэрний 30-аас 40 мянган Австралид хичгэрч одоо хүн амынх нь бараг тий 5% нь тэнд ингээд байж байгаа байхгүй юу? Тэгээд баахан Бутан найзнартай болно шүү дээ. Очоод фэйсбүүкээр, сошиал медиагаар. Тэгсэн тэд нар чинь ингээ бас өөрсдийнхөө асуудал, проблемаа сошиал медиадаа ингээд тавьсан чинь Бутанд байгаа хүмүүс гэрлөөгөө мөнгө явуулах нь аюул их асуудалтай байдаг.
Тэгээд хоёулаа стартап хийж яхад те ийм төрлийн аппликейшн хийн гэдэг цоошин санаа өдр орж ирж л байсан. Би тэгээд чамаас Австрали гингүүд Монголоос хязгаарлах хүс хамгийн түрүү бутаажудсан гэрэл хэлсэн те. Шийдээд өгчмөр л юм байна холонгаар дамжуулаад гэж бодож. Бас нэг юм гоё women tech-ийн эмэгтэй партнер байгаа шууд холбоно. Тэгээд тэр ихтэй айгүй мундаг бас онцлогтой нэг хүн байгаа. Би тэр болно ямар ч гэсэн. Одоо бид Парис Уусаа монголоор бүр би бол өөрийгөө хязгаарч монголоор хязгаарлахгүй. Тамуурч тэр одоо олон улсад бас тэ хязгаар байхгүй. Тэгэхээр миний ер нь бүх бизнесүүд дандаа л олон улсын бизнес. одоо монголчууд ингээд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ анхнаасаа ингээд бүтээгдэхүүнээ гаргахтаа нөгөө дотоодын зах зээл харж үйлдвэрлэж байгаа хүмүүст их нь байгаа даа шүү дээ. Гэхдээ тэр миний нүдээр харахад хөдөлмөр зарцуулалт нь яг ижилхэн байгаа байхгүй юу? Гадаадад зарах, дотоодод зарах хоёр. Тэгэхээр анхнаасаа гадаадад ингээд зорчвол атгалжил бид нэр ингээд нөгөө хаяг шошго гаднах нөгөө сав баглаа бодлоо хийхдээ шууд гадагшаа ингээд экспортлоход бэлэн хийхээс ахуулаад нөгөө нэг юма дахин хийхгүй нэг юм юу байгаа ч тийм гол сая Хулангийн нэг хэлсэн гоё. Би хизэж монголоор экспорт нөгөө хязгаарлагддаггүй гэдэг үг байгаа байхгүй юу? Энэ хэр амархан бэ? Одоо би сая ингээд хулан ингээд мүс яарчлаа гэдэг ингээд те жим гаргачлаа. За технологийн бол манайхан гадагшаага угаасаа юм ажил хийгээд ингээд аваад хийгээд тэр бол нөгөө ийм одоо ямар нэгэн хараад биш учраас ингээд болоод байгаа. Яг үйлдвэрлэгч хүний хувьд одоо 10 жилийн өмнө эхэлжсэн хулан одоо ингээд харахад монголчууд одоо чиний 10 жилийг хэдэн жил багтаах боломжтой болсон байгаа вэ? Одоо нэг юм дотор нь ингээд яг ажиллаад ингээд харж байгаа нэг юм баримжаа байгаа шүү дээ. Би л нөгөө тэгж хуваад одоо биш монголчуудтай зориулж юм хийн гадныхан зориулж юм хийн гэж хүмүүс ингээ яриад байдаг шүү дээ. Тэр надад жоохон таалагддаггүй яадгүй л хүн л бол хүн шүү дээ. Миний бүтээгдэхүүнийг одоо Монголын Солонгоонч авч болно, Америкийн Саранч авч болно, одоо тэгээд Японы хинч авч болно. Тэгэхээр нөгөө тэгж жоохон яалгадаг нь надад жоохон сонин санагддаг. Одоо нөгөө миний зүгээр толгоонд багтдаггүй. Яадгүй хэрэглэгч бол хэрэглэгч хинч байж болно шүү дээ, тэ. Асуудал нь байвал би юу шийдээд өгөх боломжтой. Тэгэхээр яг хоо тэрийг бол би ойлгохгүй. Гэхдээ зүгээр сүүлийн 10 жил гэхэд 10 жилийн өмнө бол үнэхээр өөр байдаг байсан. Сав баглаа бодлоос ахуулаад тэ ялцчихгүй ингээд ялгаанууд бол харагддаг байсан. Одоо бол маш гоё болоод байгаа. Одоо түрүүнд дурдсан штэ хушхон ч юм уу тэ гой брэндүүд зөндөө байна. Монгол бол миний бодлоор хизээж масс үйлдвэрлэгч байж чадахгүй учраас илүү нөгөө өөрсдийнхээ онцлогтой тулгуурсан тэ бизнес хийвэл эн чинь өөрөө олон улсад онцлог болчихж байгаа. Одоо хушхан чинь айгу олон улсад айгу үнэтэй штэ. Тэд нар бол бас мундаг экспортлдог. Хизээч өөрсдийгөө хямд байлгадаггүй. Одоо нөгөө намайг 10 жил юм хийж байхад ялцчихгүй ингээ Монгол бүтээгдэхүүн байж ямар үнэтэй ингээд тийм үг нэг хэсэг айгүйх байсан. Тэгээ нэг хэсэг айгүйх байдаг. Зөвхөн манаач биш ингээд байнгийн л Монгол байж яагаад үнэтэй байгаад байгаа. Гэхдээ яагаад үнэтэй байж болохгүй гэж те. Монгол гэдэг чинь өөрөө онцлог ингээд те жижиг орон бидэрт ингээд маш гоё юмнууд байдаг, онцлог юмнууд байдаг. Одоо цэцэрлэгнийг бид нар ингээд Монгол нэг тоодгүй мөртлөө олон улсад энэ чинь өөр айгу тийм үнэтэй түүхийд авахгүй юу. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүнд бол бүр юм хамгийн үнэтэй түүхийдүүдийн нэг түүхтэй. Тийм. Бүхэн тариалаад байж байгаа. Тэгэхээр нөгөө уул нь ингээд нөгөө монголчуудын ингээд нөгөө сэтгүүн нь өөрөө монгол юм чинь үнэтэй байх ёстой гэдэг одоо нэг юм ребрендинг хийчихвэл айгу чухал. Тэгэхгүй бол миний хэлгээд байгаа юм. би хушхан дээр бас нэг хүн ингэж хэлсэн. Хөө ийм жижигхэн самар одоо хамгийн жижигээс авах бол том хөтлөө байгаа шүү дээ. Шатсан тий. Ийм жижигхэн байж ийм хүнтэй юм уу пэ гэхээр энэ яагаад ийм юм гэхээр миний өгш ууланд гараад түгээд үзэхгүй юу гэж. Үгүй харин тий яг нь би одоо хушхан дээр яг бас боддог аахгүй. Бүр үнэхээр зөв юм аа нөгөө хийгээд айгүй гоё пакэжингтэй болоод тэгээд олон улсад ингээд зарж байгаа нь өөрөө бүр ингээд айгүй гоё. Тэсээс одоо хүмүүс ингээд те нөгөө гудамжинд самар зарж байгаагаагаа бас төсөөлөд байгаа байхгүй. Гэтэл энэ ч өөр тэгж төсөөлж болохгүй. Яадгүй цаана нь асар их нөгөө брендингийн асуудал байна. Тэ үйлдвэрлэлийн юм. Одоо нөгөө манай салбар дээр ч гэсэн тэр гэртээ хийх үйлдвэрлэгч байх орчин асар өөр. Би хэрэг брэнд хиймээргүй байвал одоо бас арай өөрөөр зарж болно. Гэхдээ брендинг бий болгох гэдэг чинь арай өөртэй. Тэгэхээр яг
Монгол өөрөө брэнд тал дээр жоохон туршлагагүй. Учираас ингээ хүмүүсийн толгойд бас нэг ордоггүй. Тэр нь бас хүмүүсийн ч буруу биш. Би анх яг жоохон 9 шитийн комментууд нэлээ эмзэгэлдэг байсан. Одоо болохоор эсэргээрээ за үнэхээр бид нар бас хөгжиж байгаа орон учраас би ч тэрнээ эмзэглээд явах тэл гэж боддог. Би эсэргээрээ одоо жишээлбэл Монгол заримтай бүтээгдэхүүнүүдийг үнэтэй байгаасаа гэж үздэг. Манай ноолор хүртэл Харин тийм шүү дээ. Би нөгөө нэг Мишель Амасонко нөгөө олимпик хувцас хийгээд тэр нэг үнэтэй зарагдахад би амар баярлсан. Гэтэ тэргүй бид нар одоо ингээд урд хөшдөг оюун бүтээгдэхүүний салбарт өрсөлдөх ямар ч шанс байхгүй байхгүй бид нар. Гэхдээ бас гарын урд өвтэй хүмүүс нь оёмоор биш дээ. Тэгээ ойсон юмаа зармаар биш дээ тий. Тэгэхээр бид нар яг тийм одоо яг юм өвөрмөц өөртөөхөө онцлогийг шингээсэн. Бид нар түүхийдээ тэнцээс авчиж болно. Энд нэг юм бидний нэг юм урд ухаан шингээд тэрийг ингээд брэнд болгож гаргаад тэгээ нэг хантаад ингээд сая 500 2 саяар зарагдах энэ чинь л Монгол ахгүй юу? Одоо яг энийг авч чадвал Монгол бол одоо яг юм лакшери боёо өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний тэгээд газар нутгийн ч гэсэн яг нэг юм бид нар нэг юм дэлхийн экологийн цэвэр түүхийн эдийн төвшөц газар шүү дээ. Угаасаа одоо дэлхийн хамгийн сүүлийн экологийн бүтээгдэхүүн Монголд байх бах. Бид нар нөгөө талхалж сүйтгээг учраас амжихгүй дээ. Өөрсдөө сүйтгэж амжаагүй учраас азар тий. Тэгээд хүн цөөхөн газар нь том. Тэгэхээр бид нарт ийм цаанаасаа нэг юм өгөгдсөн ийм нөгөө органик юмны төвшөц газар байх юм боломж байгаа учраас одоо энийг зөв органик гэж нэрлэхээр бид нар өөрсдөө гэсэн гадны энийг органик юм болохгүй гэж одоо үн харилцаа авчдаг үстэй. Яг тэрнтэй адилхан бид нар бол яг ийм органик юмн дээр байгаа хүмүүс учраас энийг үнэлж сурах л асуудал байна бид нарт одоо. Тэгээд үнэлээ сурцсан цагт яагаад Монгол хүн юм цөөхөн байгаа? Яагаад газар нутгийн юм том байгаа? Ингээд эдгээр чи хооронд ингээд бодохоор бид нар их юмыг маасаар хийх хэрэгтэй ард түмэн биш. Бид нар байгаа өөртөө байгаа өрмөц юм өөртөөхөө нөгөө ухааныг шингээгээд өндөр одоо лакшери бүтээгдэхүүний зөвлөлт бид нар өсөлтөх хэрэгтэй ард түмэн юм байна. Гэдгийг ойлгочхоор л чамарын юм яасаа хүрхий хямдах юм. Яг одоо яг ийм зах зээл дээр бол гадны өрсөлдөгч дунд бол хямдхандаа орж байгаа шүү дээ. Монголдоо л бид нар 10 жилийн дараа анх удаа одоо яг ингээд нөгөө гадагшаа явбал бид нар ингээд над дээр нэг юм намайг онцлог гэж мэдчихээ нэг яаж яах гэдэг. Бид нар дэ их байна. Бисэ хараад онцлог. Юу вэ? Тэндэр хараа хүн үйлчилчихэд идэг яа. Одоо чинь нэг технологийн бизнес ашиглах гэдэг том конференц болж штэ тий. Тэгээд 2014 онд бол Facebook бол хэрэглээ бол Монголд бол арай л нэг тултлаа өдөө зэрэгтэй хөгжөөг байсан. Одоо бид нар бол Facebook-ыг бол харцах гэдэг тийм ёгт үгээр ингэж ашигладаг учраас тэгэхээр одоо ламарын анхны маркетинг яаж хийжсэн бодож шинэ бүтээгдэхүүн гаргачаад тэрийг буцаад таниулна гэдэг энэ бас асар их хугацаа тэгээ бас санхүүгийн хувьд ч гэсэн бас хүндрэлтэй байдаг шүү дээ. Ялангуяа стартап компаниуд тэгэхээр за Ламар би нэг мэдчихгүй. Тэгээд үүнээс одгоогоос 7 жилийн өмнө зэрэг санах байх. Сам зөндөл имэйл ирдэг. Манайх ийм ингээд юм хийх гэж байгаа юм ингээд гэсэн чинь айгүй эвтэхнэр уучлаарай. Бид нар ингээд үндэсний үйлдвэрлэгчээ хоёрдугаарт бид нар маркетинг мөнгө төлдөггүй маа. Өөртөө ирээд авна уу? Үнэхээр миний хэрэгцээ шаардлага танаа энэ одоо та нар хийх гэж байгаа юм байгаа бол би өөрийн цаг заваа үн төлбөргөө өгөө гэдэг. Айгүй юм гоё мэйл ирээд. Тэгээ би айгүй гоё постэр хийж ковид болоод. Тэгээ бол надад тийм мэйл ирчихсэн. Яг маркетингийн асуугууд би дун нөгөө үгээ хэлэх нөгөө гэдэг. 7 жилийн өмнө хэрвээ би тэгэж хариулсан бол бас зөв хариулсан байна. 7 жилийн дараа мөн адилхан манайх өнөөдрийг хүртэл төлбөртэй маркетинг ер нь хийж үзээгүй. Олон улсад тэр хийж үзээгүй. Бид нар одоо бидний гарсан бүх хэвлэл мэдээл одоо NHK World манай талаар кино хийлээ үнгүй өөртөө санаачилсан. Германы Deutsche Welle хийлээ үнгүй өөртөө санаачилсан. Бид нар Сингапурын одоо хэвлэл мэдээлэл дээр гарсан үнгүй өөртөө биднээс асуусан. Бид нар Forbes дээр гарсан үнгүй өөртөө манайхаас асуусан. Тэгэхээр яг нөгөө бидний зүгээр баримтлагдаг зарчим магадгүй одоо тэгж явах нь жоохон удаа.
байж магадгүй. Нөгөө шууд ингэж баам гэж тий ингэж гэхдээ нөгөө талаар яг уу нөгөө зөв хэрэглэгч нь манайхыг олох нь өөрөө бас айгу чухал байгаа даа аахгүй. Би тэг хамт олондоо дандаа хэлдэг юм. Нөгөө бүх хүн зарах гэж оролдох биш. Өөрийнхөө яг нөгөө гол персона буюу хэрэглэгчээ олоод тэрэндээ зөв аргаар зарах нь өөрөө хамгийн одоо урт удаан хугацаанд зөв хэрэглэгчтэй байхын үндэс нь болчихж байгаа байхгүй юу. Тэгээ манайх чинь болохоор одоо саяны бас Монгол гэдэгтэр хариулах юм бол нөгөө Монгол гэхээсээ илүү хуурай эмзэг арсанд ямар Монгол түүхийн идүүд тохирохоор байна гэдгээрээ явдаг. Тэгэхээр миний одоо ерөнхий технологичийн хувьд боддог эхний асуулт нь за эмзэг хуурай арстай хүний асуудлыг шийдье гэд эхлээд номер 1 тэр асуудал нь байдаг. Тэгээд тэрнээсээ за тэгвэл нохоо шүүг хэрэгжилж болох юм. Тэгвэл одоо энэ дээр нь юу халгаа хэрэгжилж болох юм те. Тэнгуутаа нөгөө асуудал нь өөрөө номер 1 учраас мөн одоо наргил модны тосыг бид нар одоо Шри-Ланкагаас наргил модны тусаа авдаг. Ингээд холиод явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө ингээд үгүй би заавал Монгол түүхийн дээр Монгол бүтээгдэхүүн хийхтэй биш. Хуурай эмзэг арстай хүний асуудлыг шийдэх нь өөрөө чухал байгаа учраас илүү тэр тал руугаа явдаг. Тэрэнд нь гол нь бид нар амар аттай Монгол түүхийн идүүд нь хангалттай байдаг. Тэгээ бид нар бол жишээлбэл халгаа, ган, нохоо шүү, одоо зүгийн лав, зүгийн бал, хоньны сүлний тос жишээлбэл ингээд хэрэглээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг л уламжлалт одоо аргаар бид нар нөгөө бас яг хөө ламарын хувьд нэг бас ингээд олон улсад түгээх гэж хичээдэг юм нь ингээд манай нүүдэлчин арт түмэн одоо те нөгөө гоо сайхныг ингэж шийддэг байсан шүү гэдгийг бас нэг жоохон мэдээлэл одоо инновацлог шинэ бүтээгдэхүүнээр дамжуулж нүүдэлчин арт түмнийхаа бас мэдээллийг өгдөг. Тэнгуутаа жишээлбэл хоньны сүлний тосыг гадныхаа айгу эвгүүгээр хүлээж авдаг. Гэхдээ яалтчгүй би одоо дотроо за эвгүү гэд орхих биш. Гэхдээ эн чинь нэгэнт манай Монгол арт түмний үнэхээр те бүр урдаа байрж хэрэгэлдэг зүйл учраас энийг үгүй тайлбарлах нь айгу чухал байгаа даа. Би бол айгу их тайлбарладаг. Тэнгуутаа монголчууд ч гэсэн өөрсдөө бол хоньны сүлний тосоор хийсэн жишээлбэл тосыг илүү авах ёстой. Ягаад гэвэл эн чинь өөрөө тэр чигээрээ коллаген байгаа аахгүй юу. Тэнгуутаа Монгол бүсгүүчүүд ингээд коллаген гэж жишээлбэл Япон бүтээгдэхүүн авдаг. Гэтэл бүр ингээд урд нь тэр чигээрээ цэвэр байгалийн коллаген бүр хөвчөж байгаа аахгүй юу. Тэгэхээр яг бидний нөгөө түрүүчийн иргэний үүргээ ухамсарсан гэдэг шиг нэгэнт Монгол брэнд юм чинь бас одоо ухамсарлах ёстой нэг зүйл нь тэгвэл бид нар брэндаараа дамжуулаад гой нүүдэлчин арт түмний одоо тий ингээд нөгөө мэдлэгийг түгээж мэдээллийг ингэж бий болгоё гэж явдаг. Тэгээ ер нь бол төлбөртэй маркетинг хийдэггүй. Гол нь өөрсдийнхээ тэр нөгөө персонаг л амар сайн олдог. Тэгэхээр өөрийн чинь хувьд одоо тэр лаг тий нөгөө ер нь бүх хүн зарах гэж оролдох юм бол хэцүү болчдөг. Яг үл нөгөө ингээд асар их тэр чин зардал байна, асар их процесс явагдаж байна. Харин өөрийнхөө тий хэрэглэгчээ тодорхойлчвол одоо юу гэдэг чинь за одоо хэм байдгийн те нэг харшилтай 40 настай бүсгүй хүүхэдтэй ч юм уу те яг тэрийгэ тодорхойлчвол нөгөө маркетинга хийхдээ илүү нөгөө оновчтой байх боломжтой. Тэр нөгөө цагч өөрөө алт учраас яг оновчтой шийдлүүдийн төлөө явах нь илүү чухал гэж би боддог. Яг нэг тийм шиг бид нар персонал гэхээр нөгөө персонал чи яг деталаар ингэж бүр зурдаг шүү дээ. Тэр хүний ингэж зурж байгаа тийм эрэгтэй юу, эмэгтэй юу, хэдэн дөрөвний орлоготой, хэдэн хүүхэдтэй гэдэг ингэж бүх асуудлыг тэгж харж байгаа. Тэгж байгаа хэрэглэгчтэй би өөрөө яг нөгөө одоо Digital гэдэг энэ брендийг одоо хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр энд одоо Монгол бол яг надтай адилхан юм хөө лаган төлсөй лагаар одоо юм хийж байгаа 11 компани одоо яг хувь хүмүүс байгаа. Яг албан ёсоор компани ихтэй түүхийд нь оруулж ирдэг. Одоо хив тий хүмүүс тас масан бид нар оруулж ирдэг юм 11 компани төлсөн. Тэгээд тэр дундаас би яаж ялгах вэ гэдэг онцлогоор манайх илүү үнэтэй нөгөө хэдээсээ яагаад үнэтэй байгаа гэхээр нөгөө миний тэнд зарцуулж байгаа цаг болон хүмүүс нэг сэтгэлээ шингэнэ гэж байдаг шүү дээ. Тэгээ бас нөгөө
Тэр чинь бас яг ямар хэрэглэгчид хүрж байгаа гэдэг нь маш чухал. Би байга сонгохдоо болохоор ерөнхийдөө дундаас дээд авах байх гэж сонгоод ялангуяа одоо Шангрилаас хамгийн сүүлд бас аюу том зааны хэлбэр брэнд татлын зааны брэнд одоо ороод ирсэн зарагдаж байгаа байхгүй. Тэгэхэд бол яг түүхийн хэдүүд нь бол ерөнхийдөө яг бүгд ойролцоо яг нэг стандарт хэдүүд нь байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг манай хулангийнхаа хэлдгээр яг тэр персонаго одоо ялангуяа стартап хийж байгаа хүмүүс бид нар амар буруу тодорхойлт юм билий. Ингээ тойрол ингээ бөөрн килөөд тиймгүүдээ яг масс зарах гэж ихэж боддог. Яг тэр нэг мөнгө бодох эсвэл нэг чанар бодох хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Ихэнхдээ стартапууд яадаг гэхээр хурдан хугацаанд мөнгөтэй олох гэдэг энэ одоо философи ялангуяа одоо жинжинерт аягүй орж ирж шít. Тиймгүүд бид нар мөс хаглаа явж байгаа урд нь хагч нар нь ядаж эднэртээ зөв тайлбарлахгүй болвол бид нар буруу мөнгөс сурчвал ялангуяа түүхээ буруу сурчвал юм буруу тайлбарлаа явчих. Тэгэхээр би нэг гадаад нэг явж явах янз бүрийн конференц оролцож явж ихэнхдээ маань хэлэх юм бэл ингээд урд нь нэг монгол нөхөр очиод ярихдаа түүхээ буруу судалснаас болоод дутуу мэдснээс одоо буруу тайлбарлчихдаг. Тухайн одоо нэг өөрийнх нь брендинг ч юм уу одоо юм танилцуулж байгаа юм а. Ялангуяа манайхан түүхээ мэддэг хүмүүс айгүй ховор болсон одоо. Тэгмэд одоо буцаад бид нар Монгол хацад яаж юу хэрэгжилж ирсэн ингээд одоо хөдөөний айлын гойнаманд хүртэл одоо буцаад ингээд сэргээгээд байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хоньны судлын ямар чухал юм, таван судлын ямар чухал юм. Одоо жишээ нь гонд ямар чухал нохоо шүү ингээд зөвхөн Монгол ургадаг юм ургамлуудаар бид нар өөрсдөө ингээд ахуй хэрэглээнд ингээд хэрэглээд тэрийгээрээ гоо сахнаа дижээгээд тий эрүүл саруул 40 цолонгоо баг 80 гараа ивчихсэн багт одоо бид нар дундас наслал 64 эмгтээчүүд нүсрээ 70 болсон байгаа жишээ таа. Тэгэнгүүт одоо буцаад бүх бүтээгдэхүүнүүд байгаль дээлтэй гэдэг ийм урттай тий шошготол авах юм бол хүмүүс ямар ч юм төлөөд хамаагүй авахд бэлэн болсон. Монгол зах зээл нь би бол бүрдцгийг харагдав. Худалдаа авах шаардлага нь өндөр болсон. Уудам хаагаад байгаа бид нар мөнгөтэй болж байна. Гол нь бид нар энэ мөнгийг хаашаа юунд зарцуулах, яванд хөрөнгө оруулах гэдэг нь айгуу чухал. Миний нэг харамж явдаг юм. Монгол юмдаа бид нар хөрөнгө оруулах чаддаг. Үндэсний үйлдвэрлэл үздэг. Үнэтэй ингээд яг хэлдэг тий. Одоо ландер үсэдэг. Чин хаамир үтэй нөгөө хэд нь хямдхан тэр энэ арай нэг өөр онцлог нэгээр би өөрийнхөө юм гаргаж шийддэг. Тэгээ одоо сурталчилгаа авчих гэдэг тий. Тэгэхээр нөө тэр тайлбар амар чухал. Гэж өөрөө гоё нэг контентор дамжуулж хөргөн гэдэг чинь бас нэг сонирхолтой. Өчтөр тэр түк-түкийн жолооч өвгөн бол хэвээр энэ Шри-Ланкийн аюрвед гэдэг нэг би дурыг орой давтал тайлбарласан. Нэг газар буугаад ингээд одоо муухай газар байсан чамаагүй нэг навч авснаад ингэснэ хамар дээр авчираа тавьчих. Тэгэхээр энэ нэг аюрведийн тэр ахгүй гэдэг. Зарим нь сонссон юм байна, зарим нь сонсоогүй нэр. Тэгээд дахиад нэг цэцэг очиод авснаа эн чинь ингэдэг байхгүй аль үнэртгээд арайд аман тийхгүй. Тэгээд тэрийн жолооч хүртэл те манайх ийм юмар амар онцлог шүү гэдэг ингээд нэг юмаа хайрлаад би одоо ингэ юм байна л да. Нүхтэйганд явж яснаа нэг 5 салаа газар хөвтчихээ. Хатаж авчихсан. Наа үнэт. Гэвч одоо манай он гаргасан шүү дээ. Тэрнтэй тийм адилхан үйлдэл хийгээ. Тэгээд нэг бодлоо ингээд хайрламар. Ямар гоё юм бэ өөрийнхөө онцлог ингээд чадлаараа тайлбарлах гэж ингээд яваад байгаа. Тэгээ бүр нөгөө дэлгүүрт нь очиод нөгөө хүний тайлбарласан юм бодогдоод юу ч хамаагүй авмаар санагдаад байна. Тэгээ нэг цай байвал гурыг үрдэлсэн гурыг авчихсан гэдэг. Тэр чинь тэр хүн тийг тайлбарлаж өгөх бол Одоо чинь тийм амнаас ам дамжсан сурчлагын хүмүүс аягүй их үүдэн шүү дээ. Маркетинг бол энэ бол амнаас ам дамжсан маркетинг бол хамгийн хол явдаг. Зүгээр богино хугацааны тэр бол амар зүг байгаа байхгүй юу? Сайн бүтээгдэхүүн өөрийгөө сурчлаа гэдэг. Харин тийм манай бүтээгдэхүүн өөрийгөө бэт тавьсан бай. Дэ чинь тавьсан байж. бид нар сая баг 2 жил борлуулалтын ажилтнаггүй байл шүү дээ. Хой. Маркетинг борлуулалтын хүн байхгүй. Өөрөө борлуулалтаа. Манай бүтээг бид нар үйлдвэрлэдэг офс нь нэг дэмжих юмнуудаа хийдэг. Тэгээ өөрийгөө заалдаг. Дөнгөж цай нөгөө борлуулалтын юутай менежертэй болоод би бүр хийсэн аахгүй юу. Манай бүтээгт өөрийгөө зараад удаж байгаа шүү. Тэгэхээр одоо дараагийн төвшинчээ орж ирэх хүн нь дараагийн төвшөнд л авчрахгүй бол хөрхийн чи ингээ өөрийгөө зараа явдаг. Өөрөөр чиний үүрэг бол Тэд нуглах. байсан хэдийг тэд болгох гэдэг. За. За хэдүүлээ ямар ч байсан Монголын нэг бизнес эрхлэгч амжилттай бизнес нь яваа дайчин эмэгтэйтэй алс холын Шри-Ланкаас Коломбо хотод таараад ярилцлаа. Тэгээ энэ ярилцлага маань зөвхөн нөгөө Вики Бадма 63 ингээд нэг тойр нэг хүн голтоо хийчээ суулгаад байгаа юм биш. Сая ингээд сонсоход бол баг ингээд бизнес энтерпренер хичээл болчихсон. Ер нь бол лекц боллоо доо. Тийм тэгээ сайн сонсоод аваарай. Сонсох хэрэгтэй хүмүүс гэж үзэж байгаа байвал байгаад аваарай. Дээр нь нэг бизнес хийхээс надад нэг ийм гоё санаа байд юм аа.
санаа болгон юник штэ. Гоё хөгжүүлээд аваа явчихдаг. Санаа болгон $1 миллион авчирч чадна. Гэхдээ санаа болгон бас бизнес болж чаддаг хөө. Учираас энэ хэрэг бизнес хий гэж санаа төрсэн байгаа бол энийг үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаараа дээр нь ламуурын маань, хулангийн маань сошиал хаягууд баг бүх талбар дээр байгаа. Тэгээ Instagram, Facebook, LinkedIn, нээлттэй байгаа учраас бизнес одоо хулантайгаа хамт явдсан шүү дээ. Кино спикер болчих гэн. За хүүхдээ тийш явсан байна. Өнөөх чинь тэгсэн байна. За яста нэг хэдэн сар бичих заасан дээр суусан гэж чинь нэг тийм боос оролцсон шүү дээ. Яста нэр Amazon дээр Америкт юм нэмэх гэж айгүй хэцүү юм байна. Арай гэж алтан гарлаа гэж яшгүй гэдэг. Хамт хөгжөөд явах боломж бас байгаа шүү. Тэгээд энэ хүртэл таалан үзсэн бүх сонсогчтой үзэгчтэй баярлалаа. Өнөөдрийн бидний ярианаас ганцхан зүйлийг дүгнээсэй л гэж хүсэж байна. Та бизнес хийх хэрэгтэй юу гэдгээ өөр дээрээ нэг дүгнээд үзээрэй. Яа гэвэл одоо ингээд 11 жил болсон төв бизнесийн ард асуудал бол ингээд зүгээр өдөр тутмын нэг бидний иддэг хоолтой адилхан болтлоо. Асуудлыг ингээд цавчиж амьдрнаа. Хэрвээ та ингээд за би 3 жил зүтгэл бизнесээ яг ингээд сайхан тогтоогоол тэгэл тэрний ард ашгаа аваад ингээд гоё юу чихгүй амьдрна гэж бодож байгаа бол уучлаарай таны бизнес тэрнээс хойш 3 жилийн дараа дампуурна. Тэгэхээр ойрцохол 6 жилийн гэж бодох хэрэгтэй. Тийм хугацаанд бол окей гэвэл хийж болно. Яг ийм одоо насан туршийн брэнд үүсгийа гэж бодож байгаа хүн бол танд ийм чанар байгаа юу үгүй юу гэдгийг нэг бодоод үзээрэй. Захиж бодохын тулд энийг ухраад нэг үзээрэй. Тэгээ баг хариултанд орж ирнэ. За бидэнтэй хамт байсан баярлалаа.